Улаанбаатартын төвлөрлийг сайруулахад хамгийн том чухал төсөл юм байна. Энэ манай Улаанбаатарт анх удаа ирж байгаа томоохон цар хүртэл төсөл. Тэгээ Улаанбаатар хотыг бид чинь баг тойрог гэсэн ганцхан төвтэй хот шүү дээ. Бүх үйлчлэгээ тэнд очиж авдаг. Тэрнтэй холбоотой замын төвөгжрэл маш олон асуудал байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот сая 430 мянган хүн амтай том хотолцсон ба. Тэгэд энэ хамгийн ихнийх нь бол энэ Аз хөгжлийн банкны оруулалтаар Баян дэд төв, Сэлэв дэд төв байгуулж байна. Дараа нь бол Дам Даржаа дэд төв. Тэгээд Яарам бол дэд төв биш, хотын төв болох юм байгаа. За Баян дэд төв дээр бол энэ төслийн бас нэг гол онцлог нь ерөөсөө нийгмийн асуудлыг нэлээд сайн харгалзаж үзсэн. Тэр нөлөөлөлтөрсөн айлуудыг шинэ байр сувтаа болтон яаж хангах вэ? Энд байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж шийдэх гэдэг асуудлаар шийдсэн юм томоохон төсөл юм байгаамаа. За энэ жил бол бид нар төслийнхөө ер нь бараг 50% бол хийчихэж байгаа. Эх жил бол төсөл маань бүрэн дуусна. Ингэснээрээ бол Баян дэд төвийн тавьцаа бол бүхэлдэн 5 хорооны иргэдийг бол дулаан, захилгаан, цэвэр бохор усны системд холбох бололцоотой төсөл өргөж юм байна. За гэхдээ энэ зөвхөн энд байгаа хорооны өрхүүдийг зүгээр дулаанд холбох асуудал биш юм байна. Энийг цоо шинээр төлөвлөж шинэ энд одоо энэ Улаанбаатарын баруун хэсэгт байгаа бүх иргэд хотын төв рүү орж авдаг үйлчлэг авах ус ийм төлөвлөлт хийгдэх учраас энд болдоо өндөр давхрын орон сууц, тэгээд бизнесийн байгууллагууд, худалдааны төвүүд гэдэг ч юм уу, эсвэл сургууль соёл гэдэг олон төрлөд байгуулагдах хүчтэй байна. Тэгжээж энэний үр ашиг үүснээс одоо маш их өндөр өртөгтэй хэдэн 10 сая долларын өртөгтэйгээр авчихсан дулаан шугамыг зүгээр нэг айлын дам байшин толгоно гэвэл өөрөө эдийн засгт үр ашиггүй. Тэгэхээр энд бол зайлшгүй дахин төлөвлөлт хийгдэх юм боломжтой болно. Өнөөдөр барилгын сайттай энэ дэрж уулзж байгаа хамгийн гол утга учир нь юу юм бэ гэхээр одоо ингээд дэд төв рүү дэд үтсэн шугам яваад ирлээ. Одоо дараачийн төлөвлөлтийг яаж хийж бизнесийн байгууллага төрийн хөгжлийн түншлэлээр дараачийн бүтээн байгуулалт яаж хийх гэдэг асуудлыг ярилцах гэж ирсэн байна. За мөн энэ дэд төв дээр бас нэг дараачийн төлөвлөлтийг хийсэн юм. Дахиад өдөр сая өнгөрсөн онд их хурлаар батлагдсан. Мөн 10,000 айлын өртөх нийцсэн орон сууц. Энэ орлогод нийцсэн орон сууцны ихэнх байруудыг бол бид нар энэ дэд төв, хоёр дэд төв дээр төшиж барих юм байна. Тэгэхээр энэ одоо өндөр одоо өртөгтэй ирсэн дэд үтсийг ашиглах томоохон боломж өртөн дээр 10,000 айлын орон сууцад 7,000 нь бол орлого багтаа иргэдэд зориулсан. За 2,000 орчим орон сууц нь дундаж өрхөд оруулагдсан. За 10% нь бол одоо нэлээд тийм тансаг цагийн орон сууц байж ингэж холин маягийн орон сууцны хороол байх. Тэгээ тэндээ бол нөгөө иргэдийн ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх, нар салхины эрчим хүчийг хангах бүх олцоо хангасан юм хорооллын төлөвлөлтийг хийчихсэн. Санхүүжилт нь яаж вэ? Тэр нь бид нар нэг бараг 580 орчим сая долларын зээлийг дэлхийн ногоон сангууд Аз хөгжлийн банкнаас авахар зэрэг хэлцээр нэгдсэн байна. За энэ бол түрүүн Ойрмот даргын танилцуулсан нөгөө бизнес инкубатор. EIB